Сайн байцгаана уу? 21 жилийн түүхтэй DBS-ийн үзэгчид та бүхэндээ энэ өдрийн мэдээг айлтган дэвшүүлье. Орой бүрийн 19 цагаас хүргэдэг төвөмсийн мэдээлэл үйлприйн цоо шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өдөрч та бүхэн хөтөлбөртөө анхаарлаа хандуулаарай. Эхний мэдээ. Спортоор нэгдмэл эвсэг дарханчууд цар тахлаас хойш зохиогдоогүй байсан бүх нийтийн гүйлтэд эргэн сэргээж анхудаа өргөн цар хүрээтэйгээр 2025 оны 5 сарын 31-ний өдөр зохион байгуулсан билээ. Тэгвэл энэ жил ч мөн уламжлалыг үргэлжлүүлэн зөвхөн Дархан уул аймагт төдийгүй төвийн бүс цаашлаад олон улсаас ирэх иргэдэд уриалан дутгаар болсныг зохион байгуулагчид онцоллоо. Дархан марафон 2026 бүх нийтийн гүйлт 2026 оны 5 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулагдахаар тов гарч бэлтгэл ажил хангагдаж эхэллээ. Өнгөрөх 2025 онд бид Дарханда хайртай уриатагаар 12,000 орчим иргэнийг хамруулж амжилттай зохион байгуулагдсан Дархан марафон энэ жил автомашингүй өдөр экспо зэргээр цар хүрээгээ улам бүр тэлэх гэж байна. Дарханчуудын маань хүсэн хүлээдэг тэмцээн уралдаан гэхээс илүү бүр гэр бүлийн эрүүл зөв амьдралыг дэмжсэн ийм баяр улсын нэг чухал арга хэмжээ маань бол бүх нийтийн гүйлт буюу Дархан марафон энэ арга хэмжээ маань байж байгаа. Тэгэхээр энэхүү арга хэмжээг 2018 оноос эхлээд Монгол улсын их хурлын гишүүн болдын жавхлан гишүүн маань санаачилж цаашлаад бол бүр олон хотуудын олон улсын хэмжээний ийм арга хэмжээ болохоор тус төслийг бол ингэж бол эхлүүлээд ингэж явж байгаа. Зөвхөн өнгөрсөн оны марафон гүйлтийг аваад үзэхэд нийтдээ 12 орчим мянган хүүхэд багчууд иргэдийн ийм идэвхтэй томоохон хэмжээний гүйлт бол манай Дархан хотод зохион байгуулагдсан. Тэгэхээр энэ удаа бол сая аймгийн засаг даргаас захирамжаар ажлын хэсэг байгуулагдаад тус ажлын хэсгийг бол миний бие ахлаад ингэж бол бэлтгэл ажил руу ороод ингэ явж байна. Дархан марафон 2026 зохион байгуулагдах тус арга хэмжээг мэдээж бол яг мэргэжлийн тамирчдаас гадна гэр бүлүүд рүү нийгмийн бүхэл салбарууд руу чиглүүлж техник технологийн дэвшилт болон тус бүх нийтийн гүйлтийг бас тусдаа сайт програмын тусламжтайгаар зохион байгуулахаар ингэж бол төлөвлөж байгаа. Энэ жилийн Дархан марафоныг бид бүхэн залуусын бөөх төрийн бус байгууллага болон Дархан уул аймгийн засаг даргын тамгын газар мөн болдын жавхлан гишүүний ажлын алба хамтран илүү өргөн цар хүрээтэйгээр өөр дөрөвдний жилүүдээс илүү томоор хийхээр төлөвлөд ажилдаа шамдаа орцгоосон байна. Тэгээд энэ жилийн онцлог нь гэвэл бид бүхэн 1 3 5 10 21 42 гэсэн километрийн замуудтайгаар гэр бүл тусгай хэрэгцээтэй иргэд залуус болон мөн мэрэгжлийн тамирчид гээд бүгдийг маш том хүрээгээр аль болох хамруулахыг хичээгээд илүү том бүх нийтийн марафоныг хийхийг зорж байна. За мөн дээрээс нь 5 сарын 31-ний өдрийг бид бүхэн Дархан хотыг автомашингүй өдөр болгон зохион байгуулж байгаа. Тэгэхээр гэр бүлэрээ хамт олнороо найз нөхдөөрөө энэ өдрийг маш гоёор өнгөрөөх боломжийг хангасан ийм том үйл ажиллагааг зохиохыг бид бүхэн хичээж ажиллаж байна. Тэгээд марафонд оролцохын тулд бүртгэлийг 5 сарын 1-ээс эхлээд Дархан марафон CGM гэсэн сайтаар бид бүхэн бүртгэлээ эхлүүлнэ. Тэгээд зөвхөн Дархан уул аймаг гэлтгүү бусад бүх аймагаас Улаанбаатар хотоос хүссэн хүн болгоно зорж очих боломжтой ийм том үйл ажиллагааг хийхийг бид бүхэн зорж байна. Тэгээд та бүхэн маань өргөнөөр оролцоорой. Марафонд гүйцэтгэд бүгдээрэнд нь амжилт хүсье. Энэ жилийн үед манай Дархан уул аймгийн биеийн төвийн спортын газар, Дархан уул аймгийн хөнгөн атлетикийн холбоо маань хамтран зохион байгуулахаар төлөвлөлөө ажиллаж байна. Гүйлтийн спортоор хүн хичээлснээр зүрх судасны үйл ажиллагаа сайжирна, уушгины багтаамж сайжирна, стресс тайлагдана. Тэгээд нийтийн таймд эрүүл чирэг болохын төлөө хүмүүс гүйдэг бод нийт дарханчуудыгаа гүйлтийн спортоор хичээлж, гүйлтийн спортын ач тусыг үзэж, хичээллэж ингээд тэмцээндээ өргөнөөр оролцохыг үрж байна. Ингээд мөн энэ тэмцээнд байна бас бид нар урилгаар Монголын шилдэг тамирчдыгаа өрн оролцуулахаар төлөвлөн ажиллаж байгаа. Ингээд энэ нийт гүйлтийн спортоор хичээлдэг Монголын шилдэг тамирчид, Дархан уул аймгийн шилдэг тамирчид маань 5 сарын 30-нд Дархан уул аймагт хүрэлцсэн гэж нэгэнд орж чуулан уралдах болно. Энэ үйл ажиллагаатай холбогдуулаад бид нар бол тодорхой графикийн дагуу хэвлэл мэдээллийнхаа хэрэгслүүдээр дамжуулаад дарханчуудаа болон энэхүү гүйлтэнд ирж оролцохыг сонирхож байгаа Монгол улсын өнцөг булан бүрт байгаа өөрийгөө ялан дийлэх гэсэн иргэдтэй мөн олон улсад бас ажиллаж амьдарч байгаа бас тус марафонд оролцохыг хүсэж байгаа багт тамирчидад ч гэсэн бид нар бол мэдээлэл хүргэхээр нэлээд бэлтгэл ажлуудаа бол наривчаа зохион байгуулж ингэж бол хийж гинэ гэдэг энэ дэрсэнд илэрхийлж хэлээ.
Та дархан марафон 2026 бүх нийтийн гүйлтэд оролцох хүсэлтэй байгаа бол 2026-ны 4 сарын 30-ны өдөр нээгдэх дархан марафон цэгийн мэн бүртгэлийн сайтад хандан бүртгүүлэх боломжтой. Мөн марафоны хэвлэл мэдээллийн түнш BBS телевизээс цаг тухай бүрийн мэдээллийг аваарай. Хөтөлбөр үргэлжилж байна. Иргэд орон нутгаас Улаанбаатар хотыг зорж өндөр зардал цаг хугацаа зарцуулан онцлуулах шаардлага бодитоор бурах нөхцөл бүрдэж байна. Тодорхойлбол дархны төмөрлөгийн үйлдвэр компани бодит хөрөнгө оруулалтын ачаар дархны нэгдсэн эмнэлэгт гемодиализ аппарат гэх зэрэг нэг шаардлагатай байсан тоног төхөөрөмжүүд суйрлуулагдахаар боллоо. Ингээд дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулъя. Дархны төмөрлөгийн үйлдвэр компани нийгмийн хариуцлагын хүрээнд Дархан аймгийн нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор нийтдээ 1.1 тэрбум төгрөгийн үн бүхий 7 нэр төрлийн 9 ширхэг эмнэлгийн тоног төхөөрөмжийг санхүүжүүлэх шийдвэр гаргалаа. Санхүүжилтийн хүрээнд тус эмнэлгийн онцлогын эмчилгээний чадварыг нэмэгдүүлэхэд нэг шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг худалдаа авах боломжийнхүү бүрдэж байна. Тухайлбал гемодиализийн иж бүрэн аппарат, гемодиализийн зөвөрийн ус цэвэршүүлэх төхөөрөмж, хүүхдийн хит тавин онцлогооны аппарат, хүүхдийн дурангийн иж бүртэл, дижитал эрдэнэтгийн аппарат зэрэг орчин үеийн өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмжүүд багтаж байгаа юм. Энэхүү хөрөнгө оруулалт нь зөвхөн Дархан аймаг төдийгүй төвийн бүсийн иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах ач холбогдолтой гэдгээрээ онцлогтой. За манай компанийн хувьд нийт 1632 албан хаагчтай ажиллаж байна. За үүний 85% нь Дархан аймгийн ажилтны албан хаагчд байгаа. За энэ ч утгаараа Дархан аймаг руу чиглэсэн төсөл хөтөлбөр дээр нийгмийн хариуцлагын хүрээнд энэ удаад бид бүхэн 1.1 тэрбум төгрөг бүртгэх бүхий 7 төрлийн 8 тоног төхөөрөмжийг Дархан аймгийн нэгдсэн эмнэлэгт нийлүүлэхээр өнөөдөр зураад байна. За цаашдаа манай компанийн хувьд аймаг орон нутг руу төгссөн төвийн бүс рүү чиглэсэн хөрөнгө оруулалтыг үе шаттайгаар хийхээр төлөвлөд байна. За манай компанийн хувьд нийтдээ 2024 онд яг Дархан аймгийн төсөвт 12.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн бол 2025 онд 45 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байна. За энэ ч утгаараа Дархан аймгийн төсвийн 70-80%-ийг бүрдүүлж байгаа томоохон аж ахуй нэгж энэ ч утгаараа аймаг руу шиглэсэн энэ төсөл хөтөлбөр дээр тулгамдсан энэ аймгийн тамийн газартаа хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд дээр үе шаттайгаар хөрөнгө оруулалт хийхэд төлөвлөд ажиллаж байна. За Дархан аймгийн нэгдсэн эмнэлэг та бүхэн мэдж байгаа. Дархан аймгийн харьяаллын 104,000 статистикаараа үүнээс гадна одоо сэлэнгийн харьяаны иргэдэд бол тусан зөвшөөрлөг үзүүлж байна. Тэгэхээр сүүлийн жилүүдэд яг энэ хүн амын өсөлттэй холбоотойгоор эмнэлгийн тусан үйлчилгээний хэрэгцээ бас энэ даваас маш ихээр нэмэгдэж явж байгаа. За Дархан аймгийн нэгдсэн эмнэлгийн хувьд бол тухайн тоног төхөөрөмж байгаа боловч одоо илэгдэл хорогдол дээрээс нь энэ өвчлөлийн тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор ялчгүй нэн шаардлагатай тулгамдсан асуудал үүссэн байгаа. Жишээлбэл одоо та бүхэн мэдж байгаа Дархан аймгийн хэмжээнд ганц байдаг ситиг буюу компьютер томограф маань өнөөдөр бас яг эрдэнэ хоолойны асуудалтай гэдэг бас засвар үйлчилгээ хийгдэхэд жоон удаашралтай байгаа. Тэгээ энийг маань бас төмөрлөгийн үйлдвэрээс маань шийдэж өгч байгаа. Мөн энэ дээр диализийн асуудал байна. Хүүхдийн тусламж үйлчилгээний шаардлагатай нэлээд бас тоног төхөөрөмжүүдийг бид нар бол яг энэ төмөрлөгтойгоос хамтран ярилцаад яг энэ шаардлагатай байгаа 7 төрлийн 9 тоног төхөөрөмжийг бол одоо бидэд нийлүүлэхээр гэрээ байгуулад ажиллаж байна. Мэдээж Герман өөрөө эргээд яг иргэдийн тусламж үйлчилгээнд ялангуяа энэ дээр яг амт хийсэн буюу энэ шаардлагатай тусламж үйлчилгээнд тий одоо оруулж байгаа хөрөнгө оруулалт маань эргээд иргэдийн эрүүл мэнд амь нас тэгээд хамгаалагдах энэ үйлсийг маань дэмжиж чаад хувьяасаа болон байгууллагын зүгээс мөн Дархан аймгийн нийт иргэдийн зүгээс бол төмөрлөгийн үйлдвэртэй талархж байгааг илэрхийлж байна. Дархны төмөрлөгийн үйлдвэр компани орон нутгийн доктортой хөгжил, иргэдийн эрүүл аюулгүй амьдрах орчныг дэмжих чиглэл, нийгмийн хариуцлагын бодлогоо тууштай хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд цаашдаач эрүүл мэнд боловсруул, нийгмийн дэд бүтцийн салбарт бодит хувь нэмрээ оруулах зорилгоо үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно гэдгээ мэдгдлээ. Даргамдээ онцгой байдлын албан хаагч Цог баяр албан үргээ гүйцэтгээгүй үедээж баатарлаг үйлс бүтээж бага насны 3 хүүхдийн амь насыг авраа хамгаалсан эерэг мэдээлэлээр хөтөлбөр үргэлжилнэ. Цог баяр гэдэг Дархан аймгийн онцгой байдлын газрын галтан өнөдрөх 54 дуурайн салааны сэрчээр үр гүйцэтгэж ажилладаг. Өчтөр 2024 оны 4 сарын 21-ний өдөр 13 цаг 30 минутын үед 16 дугаар сургууль руу албан ажиллаар явж байгаад замд хүмүүс овоорцсон бахар нарсан чинь 3 давхрын цонхон дээр 3 хүүхэд цонхоо дэлгэцэн давцсан дээр унах эрсдэлтэй зогссон байсан. Тэгээ шүү машинаасаа буугаад гүйччихэд доотлих нь үйл ажиллагаа болдог байгууллагын хаалгыг ажилтнаар нь онгойлгуулж байгаа хаалгаар нь дамжиж дээшээ гараад тэгээ 2 давхрын тагтнаас 3 давхрын тагт руу гараад 3 давхрын тагтнаас цонх руу ороод 3 хүүхдийг аюулгүй болгосон. Тэгээд аюулгүй болгож орчоод эргээд нөгөө нэг цуглдсан байсан
хүмүүсээс цагдаа дуудсан хүн байна уу гэж нэг эмэгтэй би дуудсан гэм за гэчээд би цонхыг хаагаад цонхны өрөвчгийг түгжиж жаад аваад аюулгүй болгочоод цагдаагийн хоёр албаагчийг ирэх нь хөдөлгөж өгөл гарсан. Тийм үйл явдал болсон. Одоогийн мэдлэр эцэг нь холбогдоогүй яг албан үргээл гүйцэтгсэн болохоор яг хийх ёстой юм л гэж бодож явж байна. Тэ одоо нэг өрн дулаан цаг ирж байгаа болохоор ард иргэд маань цонхоо онгоолгох те бага насны хүүхдтэй бол төмөр хаалт хийх үнэхээр зайлшгүй тохиол гараад орхиж гарах шаардлагатай болоод хөршдөө хэлэх ч юм уу те ямар нэгэн байдлаар өрсөн сэргийлэх арга хэмжээ аваасаа гэж хүсэж байна да. Хөтөлбөрийн дараагийн мэдээ дархны дулааны сүлжээ төрийн өмчит хувьцаат компани Манхан толгойн айл өрхүүдийг дулааны шугам сүлжээгээ татахыг уриалж дараах мэдээллийг та бүхэнд өгч байна. Дархан сумын 8 дугаар баг Манхан толгой 91 айл өрхийг дулааны эрчим хүчээр хангахаар дархны дулааны сүлжээ төрийн өмчит хувьцаат компани дулаан дамжуулах төвийг 72 цагийн хугацаанд туршилтаар ашиглалтад оруулсан. Манхан толгой 91 айл өрхөөс 9 шугам сүлжээгээ татаж дулаанд холбогдсон байна. Техникийн нөхцөл авсан 38 айл өрх дулааны шугам сүлжээ угсралтын ажлыг 9-р сарын 15-наас өмнө бүрэн хийж мэргэжлийн байгууллагаар шалгуулж бэлтгэл ажлаа хангахыг дархны дулааны сүлжээ төрийн өмчит хувьцаат компаниас хүсэж байна. За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Манай дархны дулааны сүлжээ төрийн өмчит хувьцаат компани Дархан сумын 8 дугаар баг Манхан толгойн ус дулаан дамжуулах төвийг одоо 2026 оны 4 сарын 14-ний өдөр 1 болон 2 дугаар эхлэгийн шугам хоолойг дүүргээд ерөнхийдөө 72 цагийн туршилтын ажлыг хийсэн байгаа. За энэ туршилтын хугацаанд нийтдээ манай шугам тоноглол дээр ямар нэгэн гэмтэл тохирол саадлах гараагүй. Туршилтын хугацаанд нийтдээ 4 сүлжээний нуцаас нээлж машинч 24 цагаар тасралтгүй ээлжээр ажилласан. Гарсан зардал нь болохоор цахилгаан эрчим хүчний зардал, ажиллах хүчний зардал нийтдээ нийлээд нэг ойролцоогоор 1.3 сая төгрөгийн зардал гарсан байгаа. Тэгээд туршилтыг бидэд ерөнхийдөө акт холбогдох баримт бичгүүдэд үндэслээд туршилтыг амжилттай болгосон гэж үзээд туршилтыг амжилттай болсон гэж үзээд 2026 оны 4 сарын 16-ны өдөр ус дулаан дамжуулах төвөөгөө одоо дараагийн халаалтын үйлрэл буюу 2026-аас 2027 оны халаалтын үйлрэл хүртэл бэлтгэл тавсан байгаа. За иймд Манхан толгойн одоо хэрэглэгчид айл өрх та бүхнийг зуны их цэцрийн хугацаанд шугам тоноглолынхаа холболтын ажлыг шинээр угсралтынхаа ажлыг яг мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө аваад чанартай сайн хийж гүйцэтгэхийг хүсье. Төвөмсийн мэдээллийн хөтөлбөр танд төрж байна. Дараагийн мэдээ. Аймгийн засаг даргын албан даалгаврын хүрээнд жилбөр уламжлал болгон зохион байгуулдаг хаврын бүх нийтийн их цэвэрлэгээ сарын аяны хүрээнд хараа голоо хайрлан хамгааллын цэвэрлэгийг зохион байгуулжээ. Ингээд хараа голын эргээс бэлтгэсэн мэдээллийг одоо үзүүлнэ. Хараа голын айсав ундны усны нөөцийг хамгаалах, голын эрэг дагуух бохирдлыг бууруулах зорилгоор Дархан сумын засаг даргын тамгын газраас санаачлан хараа голоо хайрлын хамгааллын бүх нийтийн их цэвэрлэгийг 4-р сарын 22-ны өдөр зохион байгуулж байна. Тус арга хэмжээнд төр хувийн хвшлийн байгууллагуудын албан хаагчид, мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, оюутан залуус, эко клубын гишүүд нэгдэж хараа голын чулуутын гүр орчмын хог хаягдлыг цэвэрлэж байна. За Дархан суманд нийтдээ 9800 га газартай. За өнөөдөр бид нэр цэвэрлж байгаа нэгж талбар бол нийтдээ 2 хараа голын гүүрний хооронд одоо байрлах 1350 га газар байгаа. За эндээс эхний ээлжинд бид нар 1-р багийн одоо үерийн далангаас за цаашлаа төмөр зам, за баруун талдаа болохоор хараа голын хөндөй. За эцсийн одоо яг энэ өнөөдрийн цэвэрлэгдэх нэгж талбай маань бол Үнсэн далан буюу Дархан 2 хүртэлх одоо энэ нэгж талбаруудыг бол иргэд аж ахуйн нэгжүүдийн мөн сурагчдынхаа дэмжлэгтэй тусалцаатайгаар цэвэрлэх энэ үйл ажиллагааг эхлүүлж байна. Иргэд аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлд сурагчид өнөөдрийн энэ үйл ажиллагаанд хараа голоо хайрлын цэвэрлэг гэдэг энэ томоохон хэмжээний урайтай нэгтцэн явж байна. За тэгэхээр жил тутмал бол одоо аймаг сумын засаг даргын албан даалгавраар хотоо одоо хогноос одоо ангижруулах энэ хаврын цэвэрлэгнүүд бол тогтмол бол хийгдээд явж байгаа. За 4 сарын хувьд бол Дархан сумын хувьд бол бүх нийтийн л энэ цэвэрлэгийг бол тогтмол 1 сарын хугацаанд бол хийж цэвэрлүүлэх энэ том ажиллагаа бол орсон. Ингээд бол ажиллаж байна. Энэ нэгж талбарт одоо голын айсав хөндөд бууж байгаа малчтын аялал зугаалгаар ирж одоо ингэж явж байгаа ухамсаргүй иргэдийн үүсгэсэн л хог. Тэгэхээр цаашдаа бол одоо мэдээж бол энэ хог хаягдaltaй холбогдлолтой асуудал дээр зөвхөн энэ бол одоо төрийн ажил биш. Бид ч гэсэн энэ одоо Дархан хотын нийт газар нутгийг байнгын хянаад аж бас чадахгүй байгаа юм аа. Төрд бол бас ийм боломж боломжсон байна. Тэгэхээр иргэн болгон бас ухамсараа дээшлүүлж өөрсдөө бүгдээрээ яг цэвэр цэмцгээр хоттоо одоо яг ингэж эрүүл аюулгүй сайхан амьдрах үүргээ хамтдаа хэрэгжүүлж л ингэж амьдрах зайлшгүй шаардлага үүсэж байна. Тэгэхээр хүн болгон хог үйлдвэрлэгч
биш вэ? Тэгэхээр энэ хог аягдлын эсрэг хүн болгон ухамсараад дэршлүүлж дархуутынхоо одоо яг энэ цэвэр зэмцэр байдлын төлөө хамтдаа нэгдэхийг уриалж байна. Манай 16 дугаар сургуулиас өнөөдөр 50 хүүхэд хараагалаа хайрлаа үйл ажиллагаанд ирж оролцож байна. Тэгээд нийт дарханчуудтай уриалж хэлэхэд бид нэр ингээд маш олон байгууллага энэ үйл ажиллагаанд маш идэвхтэй оролцож байна. Ийм сайхан болсон цэвэр цэмцгэр орчноо дахин бити бохирдуулаарай гэж уриалмаар байна. Дархан сумын засаг даргын хамгаалын газраас цэвэрлэгээнд оролцохоор ирсэн хүмүүсийг ус амны хаалт бээлийн шуудаагаар хангаж Дархан хотын хог тээврийн газар түүсэн хог хаягдлыг очиж тээвэрлэж байна. Байгаль орчноо харьлан хамгаалж ундны усны их усүрээ хамгаалах энэхүү үйлсэд идэвхтэй оролцож буй нийт иргэд байгууллагуудаа талархал илэрхийлье. Мөн иргэд та бүхнийг өрн дулааны цагт аялал зугаалгаар явахдаа хог хаягдлаа ил задгаа хаяхгүй байхыг уриалж байна. Хөтөлбөр үргэлжилж байна. Мандах их сургуулийн Дархуул аймаг дахь салбараас бэлтгэсэн мэдээллийг одоо үзүүлье. Мандах их сургуулийн Дархуул аймаг дахь салбар сургууль оюутнуудынхаа дунд ажлын байрны нээлттэй өдөрлөгийг 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Энэхүү өдөрлөг нь оюутнууд өөрсдийн сонирхож буй ажлын байрныхаа талаар мэдлэг мэдээлэлтэй болох, анкета өгөх, төгснөхөө дараа шууд ажлын байртай болох зэрэг олон давуу талтай юм а. Ажлын байрны нээлттэй өдөрлөгт Дархуул аймагт үйл ажиллагаа явуулдаг байгууллага компаниуд оролцож байна. Үйл ажиллагаанд 11 аж ахуйн нэгж байгууллага оролцож байна. За энэ дээр Дархуул аймагаас нийгмийн даатгал татвар тий. За тэгээд хөдөлмөр халамжийн хэлтээс болон хувийн эрхлэн аж ахуйн нэгж байгууллагад хүрэлцэн ирж оролцож байна. Энэхүү үйл ажиллагааны зорилго нь юу вэ гэхээр ажил олгогчид хүний нөөцөө бүрдүүлэхэд нь туслах. За мөн манай сургуулийн төгсөгчид болон одоо төгсөх курсын оюутнууд 3-4 дугаар курсын оюутнууд хичнээн 1-2 дугаар курсын оюутнуудаа за ажлын байранд зуучлах ийм зорилготой. За мөн төгсөгчдийг бид нэр ажил зуучлах ийм зорилгоор ийм үйл ажиллагаа зохион байгуулж байна. Манай оюутнууд маань урьдчилаад нөгөө СВТ оюутан гэдэг ерөнхийдөө аян зарладаг. За тэгээд оюутнууд маань бүгдээрээ СВ-гээ бэлдээд энэхүү өдөрлөгтөд зориулаад хүрэлцэн ирээд СВ-нүүдээ за ажлын байр зарлагдсан байгууллагуудаа өгөөд явдаг байгаа. За тэгээд энэ ажлын байрлалын өдөрлөгт оролцсон байгууллагууд маань эндээс хүний нөөцөө бүрдүүлээд сэтгэл хангамжтай явдаг. Оюутнууд маань ч гэсэн төгсгөөсөө өмнө ажил зуучлагдаад те ажлын байраа болоод явдгаараа энэхүү үйл ажиллагааны онцлог нь орж байна. За мөн 3 дугаар курсын оюутан болон хичнээн 1 дугаар курсын оюутнууд маань танилцах дадлага гэж хийдэг. Тэгэхээр танилцах дадлага бас их боломжийг бас олгож өгч байгаа. Сайн байна уу? Намайг Батшигын Боён шиг гэдэг. Би Дархуул аймгийн Мандах их сургуульд 4 дугаар курсын оюутан байгаа. За тэгээд манай одоо жил болгон уламжлалт зохион байгуулагддаг ажил олгогчдын өдрөөр манай оюутан залуус одоо хичнээгийнхэн 4 дугаар курсын оюутнууд дараа жил одоо төгсөж байгаа 3 дугаар курсын оюутнууд маань ирээдүйд хөл тавих одоо ирээдүйн мэргэжлээ энэ үйл ажиллагаагаар ер нь бол чиглүүлээд явагддаг. Тийм ч учраас ер нь бол энэ ажил олгогчдын өдөр нь маш бидэрт хүртээмжтэй маш хэрэгтэй зүйл болдог гэж боддог. Би одоо манай Мандах их сургуультай холбоотой төрийн аудитын газар байдаг. Би тэнд ер нь ажил горилж байгаа. За тэр байгууллагт орохын тулд манайх ингээд мэргэжлийн хичээл, ур чадвар, мөн дээрээс нь одоо мэргэжлийн ёс зүй гэдэг зүйлүүдийг хичээл болгон дээрээ судлаад явдаг. Үнийн үндсэн дээр ер нь бол бидний ирээдүйд илүү ингээд хувь нэмэр оруулж байгаа, илүү чадварлаг мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэж байгаа гэж боддог. За энэхүү үйл ажиллагааны зохион байгуулж байгаа Мандах их сургуулийнхаа хамт олонд тэгээ багш нартаа баярлалаа гэж хэлье. Мөн хамтран одоо ажиллаж байгаа байгууллагатаа бас маш их баярлалаа гэж хэлье. Энэхүү үйл ажиллагааны ажил олгогчдын хувьд чухал шинэ боловсон хүчин ажлын байранд авч хамтран ажиллах боломж олгож байгааг онцоллоо. За манайх Дархуул аймагт үйл ажиллагаа явуулдаг Цайн нэг зам гэдэг компаниас оролцож байна. Тэгээд Мандах бүртгэл дээд сургуулийн өнөөдрийн арга хэмжээ бол миний зүгээс миний харж байгаагаар маш ажил олгогчдод одоо өгөөжтэй их чухал арга хэмжээ болдсон байна гэж бас мэдэж авлаа. Өсөж байгаа оюутнуудад бас ажлын байр санал болгож энд оролцож байна. Тэгээ манайхыг сонирхож ивэл бас одоо төгсөж байгаа оюутнууд манай үе таалга бол нээлттэй нэг баг болоод ажиллахад бол боломжтой гэж хэлэх байна. Манайх аршин бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. За ер нь олон улсын стандартын бүх төрлийн имэйл үйлдвэрлэдэг аршин тийм эдлэл жижиг бүтээгдэхүүнүүд бэлэг туршлагын зүйлс үйлдвэрлэдэг компани байна. Хөтөлбөр энэ дөрөд өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсан эрхэм үзэгчдэд баярлалаа. Маргааш 19 цагаас шинэхэн хөтөлбөрөөр эргүү уулзъя. Баяртай үзэгчдээ.